өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлвол ямар хүн ер нь гончигсран аврагч. Би нэгний алтай амиг аварчаад буцаад явж байхдаа хамгийн гоё яг ажил мэргэжлийнхаа хамгийн гоё үн цэнтэй зүйлийг тэр л үед мэдэрдэг ахын тий. Ямар гоё юм ингээл дур тэгэл нэгнтэйгээ юм яриад явчихлаа. Гэрлэгээ явуулаа гэхээр л гойсон аврах ажиллагаа төгс гүйцэтгэхтэй хамаг гол юм хийчихэд буцаа явуулаа гэхээр их гоё санагддаг. Аврагч мэргэжлийн хамгийн сайхан төр юм да. Их гоё. Огш марч. Самсганы үзэгч та бүхэндээ Сүбэд цэгийн сайтаас зориулан бэлтгэдэг тэрл би нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаарын зочноор ус гал ямар ч аюул ослын өмнө өөрийн амийг үл хайхран бусдын алтан амийг аварахаар зорддог энэ цагийн Игэл Баатар болсон нэгэн аврагч залууг энэ тэрл би нэвтрүүлгийнхаа гол дүрийн зочноор л урьж байгаамаа. Энэ удаагийнхаа дугаарын гол баатар энэ цагийн Игэл Баатарыгаа уулзахад бэлэн болсон байна. За юуны өмнө гончигсүрэндээ баяр хүргэе. За баярлалаа. Нутгасаа эрэхтэй энэхүү өнөр төстэй шагналын эзэн болно гэж харах мэдээг байсан уу? Мэдээг байсан. Намайг төрүүлж ирсэн юм ээж тас баярлалаа. Тэгээ намайг дэмжиж энэ өнөр хүнтэй шагналаар бас дэвшүүлж нууцлаг байсан бас онцгойлон хамт олондоо бас баярлалаа. Тэгээ намайг дэмжиж энэ шагналыг ерөнхий газрынхаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд миний арыг үргэж баттааж явдаг хандаа бас баярлалаа гэж хэлье. Тэгэхээр гончигсүрэнгийн манууд уул усны явааж улс нутгаас ирсэн байгаа. Хинтэйгээ хамт ирсэн? Би ер нь ганцаар ирсэн. Ганцаараа ирсэн. Тэрийгдээ хараахан мэдээг дуулгаж амжаагүй л энэ. Одоо л дуулгандаа. Тэгэхээр гончигсүрэн Сүбэд цэгийн сайтаа хамт олон бид онцгойлын ерөнхий газар санал тавиад энэ жилийн нэг Игэл Баатарыг нэвтрүүлэгтээ оролцуулъя гэж санал тавьсан. Тэгээд танаа хамт олноос бол маш олон хүний амиг аварсан эрэлхийг энэ цагийн Баатар хэмээн өөрөгч нас бидэнд санал болгосон байгаамаа. Тэгээд сайхан шагналаа гардаад авлаа. Хэрвээ хоёулаа бас ярилцлахаа нэвтрүүлгээ студи руу яваад өргөжлүүлвэл болохоор байна. За тэгээд гэж яхад дурж байна уу? Нэвтрүүлэг Сүбэд цэгийн сайтын студиэс хүргэлэн хурж харагдуулахад таатай байна. Нэвтрүүлгийн маань гол дээр гончигсүрэн маань студид хүрэлцэн байна. Эцэг эхээсээ хэдүүлээ өөргөө танилцуулбал. Би Улс аймгийн Нэмнэгөөс өмтөрсөн. Эцэг эхээсээ тавуулаа. Тэгээд айлын ганц залуу дээрээ 3 ихчтэй. Доороо нэг эмэгтэй. Айлын ганц хүү, удам залгах хүү. За дээрээс нь ижигийнхаа одонгийн хөвгт таах нэ. Дээрээ 3 ихчтэй хэр тий. Тэгэхээр бас өнөө ээжийнхаа одонгийн хүүний хорноохоо өмнө нас өргөсөн тангараа нэр төртөө баялуулээд өөрийнхөө амийг үл хайхран бусдын алтай амийг аврахын төлөө одоо өдөр болгон ажиллаж байгаадаа маш их бахархаж байгаа. Тэр дундаа яг энэхүү ажлаа одоо хамт олоноо түүчилэн өнөөдөр бас энэхүү эрхэм хүндтэй шагналыг 2025-аас 26 оны цаг дээр хүртлээ. За гончигсүрэн хүүхд насныхын мөрөөдлөөр аялаа. Хүүхд тахтай ер нь ямар мөрөөдөлтэй, ямар мэргэжлийн хүн болно гэж боддог байсан. Яагаад аврагч хэмээх энэ хүнд мэргэжлийг сонгов? Хэцүү мэргэжлийг хүүхд тахтай ер нь цагдаа болол гэж дөрөв төвцтэйг нь харахаар их баярлал. Энэ дагаал явж юм бол нэг тэр одоо тэр дөрөв төвцтэйг хүмүүс шалгалт шүлгөөгээд гүйж хараа дагж гүйж мэгэл гой санагддагсэн. Ер нь цагдаа болол гэж боддог гэсэн. Тэгж байгаа сүүл би чинь 2014 онд цэрэг алга хаагаад 2 дахь хэлж ирээд 15 онд хоологч ирээд бас бодлоо өөрчлөгдсөн. Цэрэгт яваад. Тэр нь аврагч болсон юм гоё мэргэжил юм байна гэдэг аврагч болсон. Тэгээд тэр тусмаа аврагч усч аврагчд тэр тусмаа энэ манай аврагч нар хатар юу тэсвэр төвчээр ер нь сэтгэл зүйд маш өндөр бэлтгэдэг. Тэгээд одоо ус руу амар хүйтэн дорно хүн аварна сэтгэл зүй маш өндөр бие бэлдэрч гэсэн ер нь хамгийн гол нь сэтгэл зүй маш өндөр бэлддэг одоо онцгойлол алуу маа. Тэгээд онцгойлол алууг одоо маш өндөр бэлддэг одоо дарга зэрэгнэр эдгээр бол маш мундаг хүмүүс бэлдэж гаргадаг гэж ерөөс бодож байгаа.
Ерөөсө тэрний чинь дээрээс л юм шагналтанд сууж байгаа л гэж. Тэгэхээр хэддэг жилдээ энэхүү том өр хайлын нэг эс эдэн болоод ажиллаж амьдарч чинь шүн нь болоод 9 дэх жилдээ ажиллаж байна. Анхны одоо дуудлага гэх юм уу? Анхны аврах ажиллагааг эргэн дурсал хэдэн оны ямар үйл явдал яв? Хэцүү байсан уу? Сэтгэл зүй хэрхэн яаж бэлтжижсэн? Анхны дуудлагт нь их яаж байгаагүй сандарч ярьж байгаагүй. Тэгэл нөгөө дээр ах нар байна, тэгээ дарга нар байна. Тэдний заа зэвснэрээ явахад энэ бол хамгийн гол нь аюулгүй ажиллагаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэгээд ур чадвар, тэгээд ингээд аврах ажиллагааны үндсэн маш дөрвөн шүүх гэдэг ингээд болчихт юм даа аврах ажиллагаа. Аврагч хэмээх энэ хүн мэрэгжлийг сонгоод онцгой байдал хэмээх том мөр хайлын үд хаалгыг татхад гэрийг нь хэрхэн яаж хүлээж авч байсан. Энэ мэрэгжил бол одоо харахад ингээд үнэхээр гоё. Гэхдээ амь насанд бол маш эрсдэлтэй. Та бүхний хувьд л одоо эх орондоо ургасан тангарынхаа нэр төртөө биелүүлэхээр өдөр болгоно л ер нь эрсдэлтэй шугам руу одоо зориг гаргаа ордог шүү дээ, тий? Тэгэл ээж авах ер нь тэгл гэж дэмжижсэн. Дэмжсэн. Тэгэл энэ шороод одоо саяхан л орсон юм шиг санагдчихсэн. Тэгэл нэг битсэн чинь 9 жил болсон байна. Олон тэгэл ажлынхаа хамтуулна. Бидэрт одоо заа сургаж ирсэн. Тэр ах нартаа бас их баярлалаа гэж хэлээ да. Бид зэрэгтэй бидний бэлдэж зааж зэвлэж явсан. Уус аймгийнхаа онцгой ажлын хамтуулна. Тэгээд манай нэг ус чаврагч багшаа Эрдэнэ цогтгээд одоо гавьяаныхан болонд гараад жил гар мэлж байгаа. Энэ хүнд бас баярлалаа гэж хэлээ. Тэгвэл юу ч мэдэхгүй залууг тусч аваад ийм үнд бэлдэж байгаа тэр хүнд бас баярлалаа. Тэгээд үеийн дарга нартаа бас баярлалаа. Тэгэхээр яг нөгөө анхны ажлын гарагаа Увс аймгийн онцгой талаас эхэлсэн гэж ойлгож болох уу? Тэгэхээр анхны дуудлагаас тэндээс эхэлсэн үү? Тий. Анхны аврах ажиллагааг. Хамгийн анхны аврах ажиллагаа ажил дөрөд дууг байсан. Мөсөн цэмэрсэн аврах ажиллагаа байсан. Автомашин. Тий, автомашин мөсөн цэмэрсэн. Тухайн үед яг мөсөн цэмэрсэн автомашиныг улаан харж ирсэн чи ер нь тэгж боддоор харж байгаагүй. Тухайн үед би яваад үлнээ нэг сайт майтер л харж байсан. Яг бодд өөрөө тэн дээр яг явуулан гэж хэсэлж байгаа. Тэр л байсан дээ. Ер нь анхны том дуудлага. 9 жил онцгой байдалтай ажиллалаа. Нийтдээ хэдэн хүний алтай амиг арчилсан? Би одоо 5 хүний алтай амиг өрсөн. Нэг нь хамгийн анхных нь болохоор 2 настай хүүхэд. Тэгээд 13 настай охин. Тэгээд нэг 5 иргэн. Гэж амарчсан. Ер нь одоо ингээд аврах хурцлын ажиллагаанд явахдаа тийм айдас байдгүй. Жоохон байгаа. Тэгтэл одоо тэр айдас гэхээс илүү бид нэрийг чинь юу яадаг ч онцгой лолмаа. Нэг ямар дуудлагыг гэдгийсэн шалтгаалаад дотроо бид нар ингээд айдас гэхээс илүү ямар ажиллагаа явуулах вэ гэдгийг бодож явдаг шүү дээ. Ямар ажиллагаа явуулах вэ? Айдасаас илүү ямар ажиллагаа явуулж хэрхэн яаж хүнд байгаа хүнээ аврах вэ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү л дуудлагууд тиймэрхүү бодолтой л байдаг. Зарим дуудлагаар чинь амьд байгаасаа билээ гэж бодоод тэгэл. Ерөнхийдөө бол зарим дуудлагаар нэг байгалийн эрсдэл нэг тэгэл бас биднэрт давагдчихгүй хүчин чадалтай. Тэгэл. Зарим нь өнгөрч байхад за цагчд бол хэцүү үз. Гэр бүлийн хаажууд нь анх чинь би чинь нулимсаа залгаад өөрөө үйлчлэх гэж зогсчихсан юм байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ажил албан юм чинь одоо яг тухайн газар дээр объект төр ч юм уу сэтгэл зүйн удирдах сурах хэрэгтэй гэдэг нэг маш чухал зүйл бас байна. Тийм сэтгэл зүй тэгээд тэсвэр төвчээр хатуучлагдах гурван юм л. Тэгэл бэлтгэл бэлэн байдал гэсэн зүйлүүд л бид нарт үеийн онцгой байдлын ах нар дарга нар сургасан байна. Хамгийн хэцүү дуудлага ямар дуудлага байсан? Яг ингээд сэтгэл хоногшсон ч юм уу? Очоод бүр өөрөө ирэхгүй мөрчөөс үе бодогддог ч юм уу те? Би ингэсэн бол тийхэлсэн гэдэг ч юм уу те? Тийм дуудлага ч одоо нэг өнгөрцөн хүмүүсээс тийм дуудлага нэг одоо энэ үүрэг нууранд нэг залуу өнгөрсөн. Цагсмэ. Бас цум болд. Манай үүрэг нуурч болд гэж огцсон гүнзгий их хүйт нуур шүү дээ. Тэгэл хэрвээ
өргөн нуур дээр иргэн хамгаалт байсан мэл тэр залуу 20 дөнгөж 20 гарчсан. Аварчих байсан байх тал гэж бодсон шүү дээ. Дөнгөж 20 нас гэдэгтэн тэл. Ингэж амьдралд хөл тавьж ирсэн үе тий. Хамгийн гоё үе дээрээ. Тэгээд 21-нд дөнгөж би гэдэг хүн чинь албанд орж ирсэн. Тэгээд миний яг тийм гоё наасан дээр бурхан болчихоор зарим хүмүүс тэл. Тэгэхээр 20 настай хүмүүс төр жаах эмзэг төстэй байх юм тий. Нөө 20 жилийнхоо 20-аас гэж нэг үг байдаг шүү дээ. Тэгээ яг үгүй ер нь одоо нэг амьд хүнээс яснаас өгсөн хүнээс ямар яах шүү дээ. Энэ мөн ажил хийж байгаа л гэж өрөөгөө бодсон шүү дээ. Усанд одоо хамгийн гүндээ хэдэн метр гүнд ер нь шумбаж одоо хүн аварч ирсэн бэ? Ер нь хэдэн метрийн гүн гэх юм бол автомашин байгаа. За 18 метрийн гүнд автомашин гаргаж ирсэн. Тэгэд өөрийн өвс нуурын цайхын гол энэ шагналын 20 метрт өвс нууранд ачааны машин утасмэсийг айлын гэрийн одоо тэр нэг дээр гаргаж ирсэн. Усны гүнээс үү? Тавилгын тэрийн одоо гүнээс зөөж гаргана гэсэн үг. Гүнээс бид тэр одоо тэр машин цэмэрдсэн байхад нь гүнээс тэр айлын идэвхжлийг гаргаж ирсэн. 18 метр гүн гэдэг чи одоо бурхан минь маш айдас байсан уу? Гэг. Угаас бидний энэ өргөсөн тангараг хийх ёстой ажил юм шиг л. Тэгтэл хийсэн дээ. Би бол одоо усанд тийм 18 метр гүн байтугай 1 метр ч одоо ерөөс 1 минут ч нэг доош орч үзээгүй шүү дээ. Бид нар яагаад гэвэл тусгай зөрүүлэлтийн хувцас техник хэрэгсэл. Сүүлийн үед бол бид нарыг бүр дэмжиж бидэрт олон улсын жижигтэй хувцас хэрэгслийг бас өгöd. Тэргээр л бид нар бас нэг айхгүй бас нэг даваатал гэх юм уу. Хангамж бас сайжирч байна тий. Хангамж бас сайжирч байгаа. Онцгой ерөнхий газраас бид нар хангамж бас их сайжирч байгаа. Залуусынхаа алтай аймаг хаварч хамгаалахын төлөө бас тий. Тэгэхээр усанд орох ертөнц бас сонирхолтой байд. Усанд орох ертөнц сонирхолтой шүү. Ер нь усанд доор одоо ингээд хамгийн удаандаа хэд орчим минут ч юм уу байсан бэ? Хамгийн анх бид нэг 7-8 метрийн гүнд өргөн нууранд би нэг хамгийн анх усч болох гээд шумбалт хийх гээд орж ирсэн. Йоо тэр л надад ерэн санаанаас гардаг шүү дээ. Их гоё өргөн нур. Одоо тэр байрны нэг тансаг гэрлүүлээд шүү дээ. Яг л тэрэн шиг харагдчихсан доор. Гэрэлтэй. Нэг тийм гэрэлж гот нар мэсрүүд цацгараа тийм оождаг харагдсан. Амар гоё. Тэр л миний санаанаас ерэн гардаг шүү дээ. Тасраар. Яг ингээд сэтгэлдээ болгоод авсан байх нь шүү дээ тий. Танаа Ус аймгийн өргөн нуур чи нэг 15 биттэй байдаг энтергээд нэг сошиал ертөнц сууддаг. Нуурын доор явж байхдаа нүүр толсон юм биш үү? Үл бийдэг. Тийм байхгүй шүү дээ. Нуур ус руу ороход тэр чи одоо байвал бид нэр одоо арыг залгийлах нь шүү дээ тэрийг. Гэтэ тэр домгийн бол сонсчихсан үс тэр түүхийг. Домгийн бол сонсчихсан. Тэгтээ байхгүй. Гэж л би боддоо шүү дээ. Их бол залгийлах нь байна. Тэгэхээр таны хувьд бас уснаас ингээд аврах үйл ажиллагаа явуулахаас гадна ой хэрэг төмөрт ч юм уу бусад ус үйл ажиллагаануудад бол оролцдог. Оролцчихсан. Хайл эсвэл чиглэлээр явждаг юм уу? Яадаг ажил үргийн байрныг яаж явдаг юм? Ажил үргийн байрлал чиглэлээр явахгүй. Бид нар чинь тэгэл уул ус бол ус. Тэгээд автослол ой хэрэг төмөр объектын тэмцээр явахгүй бид. Нэг аврах салбар гэдэг үднээсээ ер нь бол хөдөөгд их юм. 90 хаах аврах дуудлага ажиллана. Тэгээд уснаас 90 хаах аврах дуудлага ажиллана. Тэгээд автослол задаргаа хийн. Өөрөө боддоо шүү дээ. Ер нь бол болгоомжтой. Яг бид нар ч нэг аюулт үзэгдэл гэдэг юм чинь хийсэрдэг учраас бас нэг талаараа бас эрсдэлтэй. Бид нартай нэг байнга нэг эрэлгийн иш баруун гарт ч юм уу хав тэмжидгэх гэж боддоо шүү дээ. Эвгүй хөдөлгөлийн бол тэл явъя гэж аваа явчих гэж бодож байна. Ер нь та нар бас хоорондоо тэрийг ярилцсанс манай аврагч таарлаа. Ярин. Нэлээд яриш бид дуудлагаар жигдурсан ч гэдэг. Нэгээ сайн мэднэ. Ялангуяа энэ 90 аврах салбар гэдэг маань дуудлагаар их олон нэг юм. Гэр бүлээс илүү ер нь бол хамт олон гэдэг хүмүүстэй л хамт баг их цаг өнгөрөөж байна. Гэр бүлд бараг цаг өнгөрөө. Бид бараг өдөр нэг өдөр бараг амрахт их нэр хүмүүс бараг баярлдаг та. Баярлна тий.
Нэг өдөр л амархал бид нэг. Яг ингээд нөгөө ажил ч юм уу гэр бүлийн байдлаар ингээд нөгөө ямар нэг юм төлөвлөж ерөөсө болдгоо юм шиг байгаа тий. Дуудлага хизээ ирэхийг таашгүй, хизээ ямар аврах үйл ажиллагаанд явахыг таашгүй, шүн унтчихлаа, гинт гараад явах тохиолдол би яг одоо бид нарын иргэд бид нар бол ингээд гэртээ шинэ оноо огтж гин, сар шинэ олгож гин, золгож гин гэтэл гинтийн дуудлага ирвэл тэгээд шууд хаяад явах тушаалтай. Тий. Ер нь бол утсан унтрах ирэх бидэрт байхгүй. Утсан унтрах одоо тэр энэ одоо 9 жил ажиллахад баяр наадам гэдэг юм баг байгаагүй бид. Зарим үед баярын парадаар алхал. Баярынхаа парадаар алхах үед л амар гоё санагдчих. Баяр улсын баярынхаа параданд орсон үед байгаа. Энэ бол тэл энэ бол 9 жил ажиллахдаа дассан доо юм хэрэг. Тэгэхээр ингээд аврагчаар 9 жил ажиллаж байхад ер нь одоо иргэдийн хамгийн их гаргадаг нийтлэг алдаа ер нь юу байна? Өөрсдөө одоо тий усан дээр, гал дээр ер нь одоо ингээд аюулд оруулдаг нийтлэг алдаануудаас дэрдвэл Алдаануудаас усан дээр алдаа дурдвал ер нь хүн бужигнжсэн газар хүмүүс сэтгэл хөөрөл өндөртэй. Тэгээд анхаарал гэдэг юм л хүүхдээсээ салгаж болохгүй. Ер нь хүүхдч өөртөө том хүмүүс ч хаач ус нууртай газар зугаалж ирсэн. Ер нь манай монголчууд нуур уул устай ихтэй газар манай Монголын хөрн. Тэгээд энд зугаалж ирсэн хүмүүс бол анхаарал сэрэмж гэдэг юм л алдаж болохгүй. Анхаарал сэрэмж гэдэг юм жоохон л алдаг төгтөлтэй л. Ер нь ямарваа нэг юм усл гардаг шүү л гэж байна. Тэн дээр тэгж над дээр анзаардаг шүү дээ. Одоо ингээл нөө зуны дэлгэр цагт найз нөхдөрөө ах дүүгээрээ аялал зугаалаад голын хөвөнд нуурын эрэг дээр майхна барайл хондог нийлж дарвсан үед хүүхд дээр бас анхаарлаа сулруулах ч юм уу хүүхд эрсдэлд орох тохиолдлууд бол бас их байдаг бах тий. Тэр тал дээр нэг юм хэлэхэд ер нь хүүхдээр оруулна гэж мессеж хийгшүүдтэй ганц байхгүй шүү л гэж хэлмээр. Яг бол хүүхд орно гэж байхгүй шүү дээ. Яг бол тэр хүүхд ч бас тогломоор байдаг. Аав ээж харж байгаагаа явууч. Сая нэг одоо манай аймгийн 100 жилээр яг тийм үйл явдал болсон. Аав ээжүүд найзтайгаа манай нэг нутгийг бас сонирхоод аршаа маршаар явсан. Тэгэл аяндаа ганц нэг зооморч байгаа хүмүүс юм ганц нэг юм байгаа. Тэгэл хүүхдээрээ харуулад явцсан. Тэгэл нөгөө хүүхд чинь бас усан дурмаар байдаг. Тэгэл нөгөө тэгдэг хамт ингээд усан дурж агаад хувцаа машиныхаа артал дээр солих хооронд нөгөөх нь чинь живсэн байгаа юм. Тэгээд яг тэр хооронд аз талч одоо би усны эргүүлээр явж байгаа нөгөөхнийг авраад тэгээд танилцуулаад бүлгийн народод танилцсан хамт хүрээд ирэхэд нөгөө залуу хайцсыг нь хүүхдэл юм чинь орох гэж хувцас үлэх гээд машины ард орсон хэтэл анзаарах гэж мэдээж. Тэгээд яг тийм бодит жишээ байгаа шүү хүмүүсээ хүүхдээр харуулна гэдэг нь байхгүй л баймаар байна л гэж бодлоо. Тэгэхээр нуур усны газар маш хурдан маш нуур гэдэг юм чинь тэл ус ер нь гал эдэн чинь маш давагдчихгүй зүйл үү. Бидрээс бас хурдан шүү л хэлээд байна. Зарим хүмүүс чинь удаа ирлээгээд загнаад байдаг. Хамгийн одоо удаа яг ингээд тасралтгүй аврах ажиллагаанд явж байсан өдрүүд ер нь хэд хоног үргэлжилж байсан. Хэрэгснууранд нэг машин цэмрэхэд 4 хоног яг эдэр исэн хөтнөр 4 хоног хүт тусан тэр чангаас шүү. Яг хүт тусан руу. Тийм манай аврагч нар бүгд манай аймгийн ус аймгийн аврагч нар бүгд ажиллаж ирсэн яг тэр үед. Яг эдэр ис эхэлж байгаа. Нар жоохон шаргалтаал ирэнгуут зөрсөн. Тачгнаал эхэлдэг. Бид нар яг хамгийн урт хугацаа 4 хоног ажиллаж байгаа л. Хүрээж байгаа л гаргасан да. Тэгэхээр монголчууд бас нэг юм үг байдаг. Ус, гал, салхигурыг басаж болохгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр одоо зуны дэлгэр цагт ч юм уу хөдөө орон нутаг руу зорж аялдаг. За тэр зам гол ус бараадаж амардаг хүмүүс усанд орохдоо юуг илүү анхаарах ёстой юм бэ? Одоо гүн рүү ингээл бүгдээрээ л одоо сүүлийн үед ингээд нэг юм юу гэх юм бэ? Ийм нэг хүүхдүүдийг тий хөвгчийг одоо нөгөө хийлээд яадаг нэг юм дээр ингээд хүүхдүүдээ суулгаал усан тоглоулаад байдаг. Энэ ер нь зөв юм уу буруу юм уу? Үнэхээр тэр хүүхдүүдэд эрсдлийг давуулах уу яадаг юм болоо? Аврагчны хувьд яг энэ тэр хөвгч гэдэг зүйлт нь зүгээр хүүхдийн бассейн гэдэг зүгээр байн дотор байгаа хүүхдэд зөрүүлэгдсэн юм байна. Нуур усанд биш. Манай монголчууд чинь нуур усанд гэрлээд байгаа. Нуур усанд хамгийн гол нь тэр хөвгч зөрөлдөн бис тэр гуц хоёрыг л маш их хөрвүүлээд байгаа. Яагаад гэвэл нууруу чинь дотгошоо төрлөختөө. Бассейн яг үдэ бассейн тэр байна чинь төрлөг гэж юм байхгүй шүү дээ. Тэр их том байгалийн давуу тал шүгшин зүйл байгалаасаа зохион байгуулсан одоо бий болсон зүйл бол
дутагшаа, гадагшаа гэх төрлөختний өөрөөр байдаг. Манай аймгийн хувьд болохоор Хэрэгс нуур маань дутагшаа төрлөختтэй. Угс нуур ч гэсэн гадагшаа давлгалж байгаа мөртлөө бүх юмыг дутагшаад очиж авдаг. Үүрэг нуураас ялгаах. Энэ гурван том нууранд яагаад бид нар гараад итгэл ингээд хүн амьтнуудаа тэр дарга нар үртэл манай ах нар энэ чинь тэгж хэлдгээс яг юм. Уус нуурын дээр көөгч тавилаа давлгаанд нь наашаа гарна гэж хүмүүс үгүй. Давлгаа болгоноор нь цаашаа яваад. Хэрэгс нуураас давлгаа болгоноор юм дутагшаад очиж байгаа. Тийм төрлөختөө нуурууд дээр манай ард иргэд маань тэр болгоомжтой тэр зөрөлтөн ус хөвгчийг битгий хэрэглээрээ хэрэглэсэн ч одоо тэр тусдаа тийм юуныхаа гадаа нуурынхаа иргэд ч юм уу тийм одоо юм хөвгчсэн гийлдэг байман дотор хэрэглээрээ л гэж байна. Ялангуяа манай 17, 8, 19, 20, 21 насны залуучууд чинь хийлдэг гуснаас өсөрдөг ирэг рүү харж тэр маш усалтай зөвшөөрөл гэж байна. Харуулмаа. Ягаад гэвэл ингээд ирэг рүү орчод өсрөхний гуц чинь гүн рүүгээ яваад байгаа. Тэгэл ер нь жих магадл яг ингээд өөртөө тоглоомоос өөртөө анхаарамжгүй зүйлээс болол юм. Одоо тэр манай аврагч нар манай дарга нар маань тийм самбар наацсан байгаа даа. Зөрөлтөн мэс хөвгчтэй усан дурахгүй. Сэрэмжлүүлэг нүүр болгоны хажууд байгаа шүү дээ. Сэрэмжлүүлэг. Тэрийг л уншил та. Тэрийг уншаал болохгүй мэн ангал хураацуулахгүй. Хөвгтөд тоглоулмаар мэн ангал эсрэг үзэл бид нар таашин тэгж жагаад янз бүрийн юм босныхаа дараа хөнөх хордог. Санаандгүйгээр ч юм ингээд усан тоглож жагаад хөл алдчихж байгаа иргэн байх юм бол хамгийн түрүүнд өөртөө одоо урдчилсан байдлаар ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Одоо зөвлбөл хөл алдвал одоо яг бассейн тавьжсэн хүмүүс бол бие суул тавиал яг хөл алдсан гэсгээсээ нэг цэлдээ өргөжлүүлээд маш тайван л авах хэрэгтэй шиг байна. Сандрах юм бол тэр чинээгээр худна. Ер нь бол ус зайлгэн маш тайван. Тэгэл би энэ хөл алдчихлаа. Одоо ишээ нэг жоох алгах чигээд бис гарах ч юм уу тийм авахалж самбатал авахгүй л тэгэл. Ер нь яг хөл алдсан зүг рүүгээ л тооцоолох хэрэгтэй юм байна тийм. Тэгж л тооцоолж л битэр. Одоо 2 настай хүүхдийг би хамгийн анх аврахад яг тэр зөрөлтөн мэс хөвгчээс бас болж ирсэн. Зөрөлтөн мэс хөвгч тэр ингээд хөвгт тоглож ирсэн. Жохон хөвгт юм чинь давлгараа цохор зөрөлтөн мэс хөвгч нь давхар хөвгчсэн. Тэгээд аварчсан. Гаргаж ирсэн. Маш хосолтой зөрөл хөвгч төсөл. Дуудлагт яваад эрсдэл рүү орохдоо ч юм аврагчид биендээ юу гэлөө цагтгийн ямар урмын үг хайрладаг ба хандууд одоо жишээ нь та нар чинь ингээд мөзөрч баадри одоо нэг хосороо явж байгаа усчид бид нар бол чи чаднаа л гэл нэг чаас ярих чад дими андаа гэл албаар фаны явах гал тэгээд сэтгэл зүйн тайван байх гал бинээс тэгэл марз юм ярьцгаагаал тэгэл ер нь бол тэгдэж шүү дээ. Тэгэхээр бас онцгой байдлыг ажиллаж хаврагч нэгдвэл амаргүй ажил. Энэ байгууллагаас ер нь ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн яаж анхаардаг юм бол? Нийгмийн асуудал сайн анхаардаг. Ер нь бол тэр ар гэр амьдрал одоо тэр өр хөвгтөд цус үед гэдэрсэн заримдаа чөлөө зөвшөөрөл ав. Тэр тал дээр маш сайн ш манаа. Аврагчны гэргий гэдэг бол бас л хатан зоригтой бүсгүй байгаа шүү дээ. Би ихнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Тэгээд манай ихнэр бол намайг ийш тийш дуудлагаар авчаар одоо жинхэнэ нэг гэрт ороод гадаа гараад гэрт ороод юм гэдэг шиг л байдаг л гэж боддог шүү дээ. Дэшин заримдаа 2-3 хоногор хэрэг тэмцэгчнэ. Зарим үед усны дуудлага модлохоор ер нь бол 24 цагаас цаашаа зарим үед цаас масны дуудлагаарч 2-3 хоногор авчих. Тэр үед л ер нь арыг баттаад. Аврагч болгоны гэрги ер нь бол бидний марг шагналын их өсөр юм бол гэж боддог шүү дээ. Та бүхний ард байдаг ерөөсө чимээгүй бааtruуд юм шиг. Тэр гоё өнөөдөр бас шагнал авсан. Тэр мэдээг үзэсгэлэнтэй гэргийн 3 хөрхөө үрдээ дуулгаж амжсан уу? Амцсан. Аврагч аваараа өрсөд нэг бахарч байгаа. Өөрийн нэг өгүүлбэрээр тодорхойлвол ямар хүн ирнэ гончгсэрнэ? Аврагч. Би бол бусдыг авардаг. Тэр чинь гончгсэрнэ би тэр би гэдэг. Аврагч болгон л тийм байгаа дөө. Аврагч болгон. Тэгвэл тийм. Хин нэгний алтай амиг аварчаад буцаад явж байхдаа хамгийн гоё яг ажил мэргэжлийнхаа хамгийн гоё үн цэнтэй зүйлийг тэр л үед мэдэрдэг ахын тий. Ямар гоё юм ингээл дур тэгэл нэгнтэйгээ юм яриад явчихлаа. Гэрлэгээ явуулаа гэхээр л гойсон аврах ажиллагаа төгс гүйцэтгэхдээ хамаг гол юм хийчихэд буцаа явуулаа их гоё санагддаг. Аврагч мэргэжлийн хамгийн сайн гал юм да. Их гоё. Огш морч.
За баярлалаа. Тэгээд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирж бас ажил мэргэжлийн талаар, амьдралын талаар сонирхолтой яриануудыг бас өрнүүлсэн гончиг сүрэндээ маш их баярлалаа. Олон хүний алтай амийг аварч, олон гэр бүлд бас илүү бүтэн амьдрал, гэр дүр аз жаргалыг бэлэглээрэй гэж ирвэ. За ярил тавчта. Тэгээ танаа хамт олон ч гэсэн баярлалаа. Намайг үрээд гой газар ингээд суулгаж байгаа. Энэ ирж байгаа шинэ ондоо танаа хамт ажлын амжилт эрүүлийн сайн сайхныг хүсээрэй. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэ цэгмийн сайтаас үзэж та бүхэндээ зориулан бэлтгэдэг Тэрэлби нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ бүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн дугаарын зочноор Хувс аймгийн онцгой байдлын 90 хаах аврах салбарын аврагч, усчин, ахлах ахлагч Гончиг Сүрвэрэгт оролцлоо. Дараагийн дугаараараа эрг уулзтлаа. Баяртай. Эерэг бүхнийг Сүбэдэ цэгмээс